За сайн байцгаана уу хүүхдүүд? Сайн байна уу? Сайн. За багштайгаа өнөөдөр бид нэр хичээлдээ хамтарч оролцсон. За өнөөдөр багш нь та нарыг хичээлдээ урьсан. 5А, 5B, 5V, G, D гээд 5 ангиас 3 зочин урилцаж багшийнхаа хичээлд хамтарч оролцож байгаа. За энэ хичээлийг дараа та нар ангидаа очоод ангийнхаа багштай хамтгаад яг энэ багшийнхаа заасан хичээлийг бусдад дамжуулж заах учраас хичээлдээ анхааралтай идэвхтэй оролцоорой заа юу. За тэгээ багш нэг зүйл асууя танаас. Энэ хорвоогийн хамгийн эрхэм хүн хий юм бол өөр бодъё. За ботлоо. За чи юу гэж бодсон? Хүүхдүүд. За Би өөрөө. за өөр их санаа. За чи Би өөрөө. за Хүмүүс бид. Чам. За тэгвэл багш нь та нарын ажил бол хавцтай тол тавьсан байгаа. Хавцыг болгоомжтой нээгээд энэ хорвоогийн хамгийн эрхэм хүнийг анхааралтай ажиллаж хараад толгой буцаагаа хаана өөрийнхөө дүр төрхийг сайтар ажиглаа. Тэгээд буцаагаа толгой хаад гэж. За хэн байсан болоод энэ чиний дотор байгаа. За дараагийн алхам багш нарт QR код хажуудад тавьсан байгаа. QR кодоор уншуулаад саяын толинд харсан хамгийн эрхэм хүний дүрийг бүтээг. За код уншуулаад орохоор аватар линкгээд гаж ийн. Дарж. Хэн код уншуулах юм. За нэгдүгээр чи одоо анхаарал өөрийгөө эрхэм бүтээх гэдгийг анхаарч байгаа. Хүүсээ сонгоно. За чи эртээ бол эртээ хүүхдийг сонгоно. Эртээ бол эртээ. За одоо тэндээ сайтлаа ажиллах юу вэ надад чи? Илээ царайныхаа дөрөв царайныхаа дүр төрхийг үсээ чиний хамар ямрын уруу ямрын ингээд өөрийгөө яг надад бүтээх хугацаа 2 минут. 이렇게 해주시면 됩니다. 자, 우리가 이렇게 붙겠습니다. 가만히 들어가 봐서 하자. 자, 이거 아직도 어떤 이것도 다 봐도 또 하겠죠. 이거 아직도 자, 다시.
Бүгд бүр бас өөр онцлог зан чанартай. За, нэг санаа. Бүгд бүр өөр бодолтой байдаг. За. Тэгэхээр өөр юм байдаг шүү. За, тэгвэл би танаас нэг бичлэг сонсох. Тэрийг анхааралтай сонсно. Тэгээд өөрийнхөө саяны бодсонтой ургуулад олгож байна. За, тавь. Ronaldo. Oh, genius! Absolute genius! Та энэ голыг хэнд зориулсан бэ? Би энэ голыг Ирмийн далай сургуулийн 5 дугаар ангийн сурагчдад зориуллаа. Учир нь тэд хүмүүс хоорондоо ялгаатай боловч нэг ижил боломж байдгийг мэддэг. Энэ бол хүүхдийн эрх юм. Та бүхэн ямар эрхүүд байдгийг багштайгаа, найзуудтайгаа ярилцаад мэдэж аваарай. За. Өөр байдаг ч аа. Өөр байдаг ч ингээд адилхан хүүхэд. За. Бид нарын сурч боловсрох эрх бүх юм эрүүл арч амьдрах бүх юм эзэлхөө. За. Өөр. За, өөр байдаг ч нэг л Ижил тэр нь юу гэсэн? Тэр нь юу хаагаач гэсэн? За, ижил ирэх байдаг гэсэн. Ерөөсөө ижилхэн болохтой заавалгүй ирэх хүүхд ирэх. За, бидний өнөөдрийн хичээлийн сэдэв бол бидний ертөнц ба эрх үүргийн хэлхээ. За, мэдээж ийм хичээлээр юу сурч авах зорилготой бол бүгдийн өөр эрх хүн яг бүгдийг юу ийж юу мэддэг бас. За. Тэгвэл багш хичээлийнхээ зорилгод очих юм шиг эрх ба үүрэг нь салшгүй нэгдмэл ойлголт болохыг цахим технологи итгэлтэй үеийн аргаар дамжуулан ойлгож авна. За, одоо дараагийн үеийг анхааралтай сонсороо. Бүгдээрээ өнөөдөр 4 өртөө дамжиж мод бүтээл эрх үүргийн мод бүтээл. За. Одоо удаа одоо нэг юм багш нь дугуй цаас өгсөн байна. За, тэр дугуй цаас бол цэцгийн гол. За, тэн дээр бүгдээрээ эрхийн тухай бичнэ. 4 эрх байдаг гэсэн. За, 4 эрхийг багш нь энэ дээр зурган мэдээлэлээр өгсөн байгаа. Та нарын зургуудыг ингээд дуртайгаа сонгож аваад ямар эрх вэ? Энэ зурган мэдээлэл ясаараа ярилцаад харилцаа. За. Нах болж байх. Арсан болгочтой 4 эрхээ нэглэе. Сурах, амьдрал. За, сурах гэдгээ нэг гол дээр бичиж. За, дараагийнх нь энэ байна гэсэн юм лээ. Эрүүл амьдрах. За, амьдрах гэж хэлсэн. За, тэрийг нэг гол дээр бичиж. За, дараагийнх нь хэлэх үү? Эрүүл аюулаас За, амьдрах сурах гэж. Дээрлээ хийж битээ. За, болно гэхдээ дахиад өөрөөр аливаа хийх санаа амьдрах. Оролцох гэдэг нэг мэдээлэл бичиж. Дахиад дээрлэхүүлэхгүй байх. Тэр нь хамгаалуулах гэж бичиж. За, тэгээд цавуугаар наа. Та гурван л. За, тэндээс багш нэг бичиж. За, цавуугаараа бат энэ гэдэг. Та нар сая 4 эрхийг үнэлж гарлаа. Одоо тэгвэл эрх гэж яг юу хэлээд байгаа бол
Тэгтээ Энэ насндаа хийж явахгүй. үүрэг. За, арай өөр хүүхдийн. За, Хүүхдийн ирэх гэдэг нь ямар нэгэн өөр зүйл гэдэг билээ. Өөр нэг хэцүү басчихсан. за, сайн бодож байгаа. Сая энэ дөрөв үгэн дээрээ тулгуурлаад гаргаж болно шүү дээ. Өөр хэлэх юм байна. Хүүхэд бүргээд урт зураан гэж амьдарч аюулгүй газар өсөж тэр. За. Өөр их санаа байна. За тэгвэл нааш харъя нэг. Хүүхдийн эрх гэдэг нь нэр авах, амьдрах, эрүүл өсөж торних, сурч боловсрох, хөгжих, нийгмийн амьдралд оролцох, тусламж авах зэрэг тэдэнд тусгайлан олгосон боломж. Энэ болгоно тусгайлан олгосон боломж гэж тийм. За нааш харж байгаа үдээр. Энийг уншия бас. Нэг та нар одоо уншиж байгаа. Өөрөөр хэлбэл чамайг хүн гэдэг утгаар үнэлж өгсөн бэлэг мөн хүмүүсийн амьдрах үнэс суурьж гэж ойлгож болох юм. Ойлголоо тийм. За тэгвэл яагаад тийм бүгдийг хийж болох болоо? Юу ч бодож байна. Хүүхдүүдийн ирээдүйг бүтээх учраас. За сайн байна. Өөр энэ ямар хэмжээ хэлэх вэ? Хүүхдүүдээс ингээд өөрөө ингээд өөрийнхөө амьдрах орчныг бүрдүүлж өсөж тарина. Тэгээд бас Монгол улсдаа ингээд тэр дэс Монгол улсдаа хэрэг бүтээх. За шүүр өөр нэмэх санаа байна уу? Санаа байж тийм мартаа. Яагаад заавал хүүхдээ ирэх юм ч юм бол? Яг тэгвэл ингээд хүүхдийг ингээд байхгүй байвал ингээд ямар ч дөрөв журмгүй ингээд эцэг эхчүүд нь ингээд хүүхдээс ингээд харахгүй тэгээд бас ингээд хүүхдүүд нь ингээд аюултай басалтай. Ямар мундаг юм бэ? За тэгвэл тэрийг багш нь энэ ширээ болгон дээр эндээс ойлгож мэдэх зүйлийг чинь тулгуур мэдлэгээр энэ дээр ингээд бүрдүүлсэн байгаа. За энийг найздаа нэг нь уншаад өгчих чанга тодорхой. За Яг хүүхдийн иргэд тусгайлан яриад байгаа вэ гэхээр хүүхдүүд ажил хөдөлмөр эргэлж өөрөө биедээ амьдарч чадахгүй тул түүнд онцгой алж анхаарал тавьж буй хэрэг юм. ойлгоцсон. Яг зөв. За тэгвэл өнөөдөр энэ ширээн дээрээс ийм зүйлийг мэдэж авах юм байна. За одоо дараагийн үйл болох те. Энэ ингээд та нарт ингээд дандаа ингээд мэдээлэл болж байгаа юм ингээд багш нь тавьсан байгаа. Энийг дахиад нэг сайн ойлгоод уншиж байгаа. 6-1 харж байгаа. Энэ өртөөнийхөө мэдээлэлтэй дахин нэг ганцхан минут сайн тайлцчих. За дараагийн өртөөрөө шилжихэд бэлнэ үү? Бэлээ. За тэгэхээр энэ өртөөн дээрээс бид нар ирэх гэж юу юм? За өөр харил. За ирэх гэж юу юм гэдгийг мэдсэн. Бас өөр юм мэдсэн. Хүүхдүүдэд яагаад ирэх байдгийг мэдсэн. Мэдсэн. За одоо тэгээд хүүхдүүд оролцох хэрэгтэй гэсэн. Өнөөдөр та нарын хичээл эрхээ хангаж байгааны асуудал мөн үү? За одоо тэгвэл та нар санал бодлоо солилцох эрхийгээ хэлээ. Өөр хоорондоо өөртөө өөрийнхөө дуртай, сонирхолтой, хийх зүйтэй зүйлээ маш идэвхтэй ингээд өөр хоорондоо яриад ирэх хэвээр. Ширээгээр ингээд дамнуулаад хэлсэн ч болно. За ярилцъя. 1 минут явуулах шүү гэж. За чамд идэвхтэй ярилцъя.
юу зордог. Спорт хийх спорт явах юм бол тэгээд миний доктор За болцсон гинэ. За ингээд за цай яриад за ингээд та нар эрхийн хүрээнд өөрийнхөө дуртай сонирхолтой зүйлийг ярьлаа. Гэхдээ багш та нарыг маш их идэвхтэй, өөр чанга, өөртөө итгэлтэй, зоригтой илэрхийлээрэй гэсэн хараалан тийм байдлыг үүссэнгүй. Тэгтэл багш та нар зүгээр төсөөлөн бодуулъя. Энэ ангид маш олон хүн би тийм юм дуртай, юм дуртай гэдэг ингээд өөрийгөө илэрхийллээ гэдэг бодъё. За тэгвэл ямар байдал үүсэх вэ? Үгүй За нэмэх замбраагүй тийм байдал үүсч ингээд хүмүүс энийг сонсч чадахгүй гэдэг ямар ч ярих юм сонирхолгүй болж зөөсөн. за өөр ямар асуудал үүсэх вэ? За бибитэй давтаж бибинийхээ ярьхийг бол за алуу. Тэгээд бас ингээд олон хүмүүс хажуугаар ингээд яриад байгаа бол ингээд өөрийнхөө ярьцгаа ингээд сонсч чадахгүй. За тийм үү. Тэгвэл одоо бидэнд юу хэрэгтэй юм бэ? бибигээ хөдөл сонсгоо. Тэр нь юу юм бол гэж бодож байна. За зөв өөрөөр юу ямар үгээр илэрхийлж байна? Тэгээд хүлээстэй бибиний хүлээж ингээд Тэр нь юу юм? Хөдлөг. Тэр нь юу юм бол ямар үгээр илэрхийлэгдэх вэ? Үлийг эрхийн давтаж явдаг нэг бас нэг холбоотой үг мэдгийг мэдгүй байна. Үүрэг. Сайн байна. За одоо үүргийн тухай мэдээлэл хүртэх дараагийн өртөө багш намайгаар орж ийн. За сууч. За тойроо сууч. Хасаа яваарай үгүй модаа аваад яваарай. Хачаа шээ аваа аваа. За энэ өртөөн дээр байгаа зүйлийг ажиллахаар юу байна вэ те? Толгойр мэдээлэлтэй хамгийн сүүлд танилцсан. Одоо бүгдээрээ дундаа байгаа энэ цаасыг авчих. Багш нь энэ өртөөн дээр та нар бичвэр мэдээлэл үлдээсэн. Одоо энэ бичвэр мэдээллийг уншаад үүрэг гэж юу юм бэ? Дөрөв өрхийн хүрээнд ямар үүрэг байдаг юм бэ гэдгийг бүгдээрээ нэг цаасаа аваад уншчих. Аашаа. Мэдээлэл. Баг надад цаас авах. Тамша босч байгаа. За, болцсон уу? За бүгдээрээ багштайгаа хамтраад бүгдээр хамгийн ихний юу уншия? Амьдрах эрхийн хүрээлэх сургачийн үүрэг. За, сургачийн үүргийг багш нь доошоо ганцхан үгээр яасан байх нь? Бичсэн байна. Уншия. Хайрлах, өөрийгөө хайрлах, хамгаалах, хөгжих, үнэлэх, нэрээ
Үүргийн хүрээнд юу хайрлах вэ гэхдээ өөрийгөө болон бусдыг хайрлах энэрх ийм үүргүүд орох юм биш. За дараагийнхын тайлбарж өгье багш нь хамгаалах үүргийн хүрээнд эрүүл мэндээ хамгаалах, аюулгүй байдлаа сахих, өөрийн болон бусдын тийм ээ эдгээр үүргүүд орох нь вэ гэж тайлбарлаж өгч байгаа юм уу байх нь? Өгнүүд байх нь тийм хаалтанд очих. За одоо эндээс нэг дэлбэгээ аваад за нэг цэцгнийхээ голд ямар очих вэ? Амьдрах гэдгийг тойруулаад дэлбэгээ барил. Цэцгээ барилж нэгийг сонгоолаа. Багш шумаа болох уу? За аваа. За амьдрах зөвхөн амьдрах гэдгийг бид нар яах вэ? За. Гэтэл багш наач нэг өнгөний юм хардж ирэх таньс. Юу хардж ирэх? Төрсөн болгоны хичээл дээр бид нар дарнаас гэж үзсэн үү? Яг тийм дээ. Өөрийнхөө яг илүү өнгөсөн яг үнэ. За тэрийг бас ашиглана шүү. Төрсөн болгоны мэдлээ ашиглаж интеграц ч болно. За зөвхөн амьдрахыг наа гэсэн багш. За юу цэцгээ бүтээсэн багш нарыг. За одоо цэцэг хэдэн дэлбэтэй вэ? 5. Тэгвэл амьдрах эрхийн өрөөнд хэдэн үүрэг багш нь мэдээлж өгсөн байсан? 5. Тэр үгээд тухайн үгээр нь тэмдэгч. Цасаач. За дараа нь ямар эрхийн өрөөнд үүрэг үзүүлдэг. За нэг дэлбэгээ сонгоод сурч боловсрох эрхийн хүрээнд гэж байгаа үүргүүдийн яг бас тухайн үгсээр нь илэрхийлээд өөрсдөө бүгдийн яг бүтээч чадахгүй болсон жаахан байвал багшаас авч болно. Тэр бүгдийг бүтээч. За миний бүтээж яах вэ? Та ажиллаарай. Бичвэр мэдээллээсээ ашиглах асуух зүйлийг асууж болно шүү дээ.
төрүүлээд хийгээд дууссан нь баш нэг яа. Танаа бодлын сонсъё. За миний шиг тавьж байгаа тэрчгээрээ харж байгаа. Үргээс хайлах, мэдээлэл хамгаалах, хөгжих, хүндэтгэх, харин сурах үргээс хичээх, туслах, хамгаалах, хүндлэх, дагах, оролцох үргээс үнэн зөв байх, хариуцлага хүлээх, хамтарч ажиллах, зөв зөвслийг эргэл, бүсдийг сонсох, хамгаалах үргээс өөрийгөө хамгаалах, бусдыг үр галуулах, нууцлахгүй байх, дөрвөн баримтлах, цахим очны төв хэрэгтэй өөрийгөө хамгаалахыг мэдж авлаа. Ямар хоёр эрхийн үргийг өөрөө тайлбарламаар байна. Чиний хоёр эрхийн үрийн үргийг тайлбарлаж байгаа. Амьдрах ба сурах тайлбарлаа. За. Сурах хичээх, дагах, туслах, хамгаалах, хүндлэх гэдэг үүрэгтэй. Амьдрах нь бол хайрлах, хамгаалах, хөгжих, мэдээлэл, хүндлэх гэдэг юмыг ойлгож авсан. Нэг дууссан. За чи тэгвэл үлдсэн хоёр эрхийн үрийн үргийг хамгаалах өөрийгөө бол стиг үл гадуур болно. Нууцлахгүй байх, дөрвөн баримтлах, цахим орчны зөв хэрэглэх, оролцох, үнэн зөв байх, бусдыг сонсох, зүү зохистой хамтарч ажиллах, хариуцлага хүлээх зөв хэрэглэх. За бацаа. За бүгдээ уршийн төгөл урдаа ингэж барьж. Урдаа ингэж ирээд за. За машины зүг асуу. Юу мэдээ? Энэ Хүүхдүүд дүүргэндээ юу хийх вэ? за Үүргээ заах юу хийх ёстой юм гэж бодлоо. Хүүхдүүд яг ямар үүрэгтэй юм бэ? за Одоо ингээ хүүхдүүд яг ямар зүйл хийж ингээд ямар үүрэгтэй яг юу хийх ёстой ингээд өөрийнхөө насан тохирсон ингээд ажлыг хийх ямар ажлыг хийх гэж сууж байна. тэр нь юуны хүрээнд юм? Үүргийн хүрээнд үү? Эрхийн хүрээнд. хүүхд ирэхэд бас даалгаж үүргүүд ирдэг. Тэр үүргүүдээс амж сайн хүмүүстээ Тэр өргөдөөс Оролцох, сурах, амьдрах, хамгаалах гэдгийг сурч авсан. За бүгдээрээ юу яа? Ярилцаад байгаа ингээд санаа нутаа та нарын арай харах оролцоо бүгдүүдээ санал нийлж гинэ үү? Нийлж байна. За бүгдээрээ хараа үрийг яа өөртөө идэхтэй цагтаа орчих. Бид нар чинь ихээ идэж байгаа юм шүү дээ, тийм ээ? Ихэд бас үргээ яах вэ? ирж байгаа. Үргээ биелүүлээд ихэд үргээ биелүүлж байгаа. За дараагийнх нь ингээд өгдөө. Тэгвэл үүрэг гэж яг юу юм бэ? Үүрэг гэж одоо ингээд өөрсдөөсөө ингээд насан тохирсон ингээд хөдөлмөр ажлыг хийх. Ингээд баянгуяа ингээд За Үүрэг гэж одоо ингээд хүн ингээд яг юу хийх ёстой яг тэрийг өөрийнхөө хийн гэсэн зүйлийг ингээд хийх хэрэгүүдээр үүрэг. за энийг бүгдээрээ нэг чанга тоод нэг зөрөгтэй уншиж байна. Энийг уншия. Үүрэг гэдэг Ганцхан үйлийг тусгаад тулгуур болгож авбал юу ч болохгүй. Үйлдэл.
үйлдэл юм гэж. Тийм ээ? Өөрийнх нь болон бусдын өмнө хүлээсэн зайлшгүй гүйцэтгэх гэдэг чинь юу гэсэн үг? Хийх юу юм? Үйлдэл юм гэж шүү дээ. За энийг эндээс мэдчих авлаа. За. Ирэх үүрэг хоёрыг салгаж болох уу? За тань ирэхээ эдлээ лээ. Үүрэг заавал биелүүлэх ёстой. За үүргээ биелүүлээд ивэл яах? Өөрийг нь сайн Чи гэр бүлтэй ямар үүрэг биелүүлдэг юм? Аяглаа гэр ажил туслах. дүүгасрах. За. Дүүнраа харж тэгээд бас гэрийнхээ ажил тусалж тэгээд За гэр бүлийн гишүүн болгох юутай? үүргээ үүргээ. За чи аав ээжигээ эрэхт нь үүргээ биелүүлээгээс сууж ийраа тэгээд бодъё даа. Дүүлээ жав хоёр зэг. За танихаар яах? Занхаар өөртөө За өөр ямар байдал үүсэх үү? Хин ямар байдал үүсэх үү? ингээд бас гэр бүлийн харилцаа Үүргээ биелүүлээгээс гэр бүлийн үр амьсгал тав байдалд орох гэж. Тэгэхээр гишүүн болгон дороос үүргээ биелүүлж явах юм бол тэр орчинд яах нь? Аз жаргалтай илдэг халуун дулаан уур амьсгал бүрдүүлж байгаа нэ тийм үү? За тэгвэл энийг багш нь уншаад өгч. Ирэх үүрэг хоёрыг садан ойлгож хизээж болохгүй. Эрхээ эдлэхийн тулд үүргээ заавал биелүүлэх шаардлагатай гэж. Эрхээ эдлэхийн тулд үүргээ биелүүлэх ёстой байна. За энэ өртөөнөөс олж авсан үүргийн талаар мэдээлэл дээрээ бүгдээрээ лайкаар үнэлээ. За би арай нэг үүргийн талаар их сайн мэдж авдаа гэвэл эрхийн хараахан амжсан үедээ бүгдээ тогтоож чадсангүй гэвэл бүгдээрээ бичиж өгч. За хэлээ. За тэгтээ та нарт энэ ингээ мэдээлэл энд ингээ үлдэнэ. Ингээ та нар за энийг шүү их дэлгэрүүл өөрийн болгох судлаарай. За юу. За хоёрдугаар өртөөнд амжилттай оролцсон хүмүүстээ баярлалаа. Дараагийн өртөөрөө шилжиж, дараагийн өртөөрөө шилжиж суугаа. Ахаар үлээ. За би арай нэг үүргийн талаар их сайн мэдж авдаа гэвэл эрхийн хараахан амжсан үедээ бүгдээ тогтоож чадсангүй гэвэл бүгдээрээ бичиж өгч. За хэлээ. За тэгтээ та нарт энэ ингээ мэдээлэл энд ингээ үлдэнэ. Ингээ та нар за энийг шүү их дэлгэрүүл өөрийн баг заахаа багшч. Тий. Үгүй би нараа гол гэдэг ингээ арай өөр юм биш шүү. Наалаар чи За хамтраад хийсэн ч болно. За хэлээ тоглоо. За хавцаа. Сайн уншиж ойлгоорой. За хоёр удаа тавьчих. Ойлгож. Уншаа. Тэгээ шалгах шин. Үлж шин.
За болцсон уу? Бошиж байгаа. За дууссан. За тоглолцсон гараа ботод өөрийгөө өмлсөн гараа гарч үү. За. За хэдэн өнө авта? 5-5 бүгдээр хэдэн өртөө гүцэтгсэн. 100 өртөө хэдэн даалгавар байсан? 5. За бүгдээр хичээлдээ яасан баг. Анхааралтай бүсгүйтэй олцсон байна. За одоо бүгдээрээ юу яа? Тэтгэлийн цаасыг аваад одоо та будаа оршин төлөгч. Тэтгэлийн цаасыг аваад одоо багш нь энэ хичээлийг яам гэлээ? Очоо. Ангийнхандаа оштайгаа хамсаа яжээ зам. Одоо тэгвэл энэний автад яаж хичээлээ заах вэ гэдгийг одоо ингээд 5А-гийн 3 хүүхэд, Б-гийн 3 хүүхэд ингээд хамтраад 2 минут ярилцчих. Ингээд төлөвлөгөө боловсруулж байгаа. Чод яг одоо яаж заах вэ? Найзуудаа яаж хөрөх вэ? Сайн ярилцах. төлөвлөгөөгөө би яагаа ороо мэдээлэл яагаа яг зэнзээ яагаа одоо хава юугаа за ярьцгаа За ярьсан гэж яа хөвчлэн. За одоо 5А-гийн хүүхдүүд тань байна. За танайгийнхан та гурав яаж цэцтэй заан гэж хэлж байна. Эхлээд хамгийн түрүүнд асуулт хариулт явуулж байгаа. Тэгээд дараа зөв хариултыг нь хийж өгнө гэж байна. За асуулт хариултыг аваад. Ямар мод юм бэ? За дараа 5B-гийн хүүхдүүд асууж байна. За та гурав юу гэж ярьсан? Ямар өөр байдаг ангийнхандаа ярилцаад За. Шовэн. За. Бидний ирэх үүрэг гэж юм гэдгийг тайлбарлаж өгөөд чагаад тийм чагталж тайлбарлаж өгөөд тэгээд яг тайлбарлаад өгөхлийг ярилцж байгаа. За. Шууд тайлбарлаад өгье. Тэгээд дараа нь Тайлбарлаад энийг юу ойлгосон талаараа нэг асууж байгаа. тэгээд бэг юу гэдэг вэ? За та гурав юу гэж вэ? Ангийнханд очиод их бүрийн хэлж. Бид нар болохоор ингээд манай бэлгөө очиж юу эхийн талаа би өөрийн талаа харин аялгаур маань болохоор ингээд бид хоёрын юу вэ харин аялгаураас хэлж ингээд хоёроос их бүрийн ингээд нэг нэгээр аваад байгаа.
яг тэр дараалалаар өөргөө хувааж аваад танилцуулах юм бэ. За нэг одоо дэгийн 3 хаа сууж. За та 3 яа цаа. бид гурав амьдрах суралцах оролцох хамгаалах зүйлээс үүргүүдийг хүүхдүүд үүргүүдийг ямар дагавар авахыг ярьж өгсөн. За яста маш сайн байна. Хичээл үнэхээр сайн харагдаж байна. За одоо өөртөө бүтээсэн модыг эрх үүргийн модоны бүгдээр анхаарал харъя. За энийг хараад юу ойлговаа? Юу ухаарваа? Бүтээсэн бүтээлээ хараад нэг зүйл бэ? Хэлэх зүйл байна уу? За энэ хэлийг за. Ингээд оролцох гэхээр үнэн байх. Тэгээ бас Одоо мод цэцэгтэйгээ холбоод ярьж болно шүү бас. Бүтээлээ. Яагаад энэ заавал эрх үүрэг мод цэцгэн дээр байсан? эрг үүрэг ингээд ягаад ингээд модон дээр ягаад ингээд хүүхдүүд ингээд цэцэг шиг хэлбэрээр ингээд ургаад тэгж яваа учраас ингээд хүүхдүүд ингээд илүү хөгжөлтэй сонирхолтойгоор тайлбарлах юм. Тэгж бас ойлгож байна чи. Энэгээр болохоор одоо надаа өөрөөрөө төсөлсөн. Тэгээд энэгээр болохоор дандаа хүүхдийн эрхүүд эрх нотор нь өөр юм байгаа гэж бодсон. За өөр одоо ганц л юм санаа авч. Заавал энэ мод цэцэг дээр эрх үүрэг дүрсэлт нь ямар холбоотой вэ? Хүүхдүүд ингээд бүтээлж болов. Хүүхдүүд яг мод ч өсөлт том болдог. Учраас модон дээр төрсөн. Яг зөв. Та нар энэ модыг цэцэггүйгээр төсөөлөд, навчгүйгээр төсөөлөд үздэг. Тэгвэл ерөнхийдөө ямар ч ирэхгүй юм. Тэгвэл бид нар дөнгөж төрөөд эрх үүргээ мэдхгүй, яаж амьдрахаа мэдхгүй. Тэгээд багаар эрхүүдээ нэгээд яг л хавтаа шиг эрхүүдээ нэгээд юу их юм мэддэг болно. Ямар мөн тийм. Надад ч бас ийм санаа төрж байна. Та нар гэхдээ надаас илүү гоё санаануудыг бас гаргаж байна. За тэгвэл та нар энэ цэцгүүдийг мод байхгүй гэдэгсэн. Зүгээр нэг би ургад үүсдэггүй тийм хоосон зүйл. Тэгээд цэцэгтэй бол хүүхд өөрөөр зүйлүүд ингээд ургаад дэлбэлээд ингээд өсөж тарнаа гэдэг том бол. Яг энэ цэцэг навч мод үндэс ургач цэцгэл бэлгэлж байгаатай адилхан та нар ч бас нарын ирээд ийм тий хөгжиж суурч ихэд гэж үүргээ биелүүлж энэ цэцэг навч мод шиг сайхан бэлгэрч цэцгэлж сайхан амьдралын төлөө сайн хүн болохын төлөө ингэж амьдралаа ийм сайхан цэцгэлүүлэхийн төлөө бүгдээрээ эрхээ эдлэхийн хажуугаар үүргээ эдлэх юм шүү дээ. За энийг багш энэ ширээний дугаар мэдээллийг уншиж өгье. За сонсож байгаараа хүүхдүүд эрхээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ үүргээ ойлгох нь хариуцлагатай сайн хүн болох үндэс суурь нь болно гэж. За ингээд бүгдээрээ эрхээ эдэлж үүргээ хамтд нь биелүүлсэн бүгдээрээ сайн хүн болоорой. Бүгд нь амжилт төсөө өгөх гэдэг. За